тусгаар тогтносон улсын бол одоо бид өөрсдийнхөө улсын эдийн засгийн аюулгүй байдал, тэр доторх хүнсний аюулгүй байдлаа Монгол улс хангах зайлшгүй шаардлагатай болсон. Эзээч бид нар хүнсний хомсдолд орж магадгүй юм байна. Эзээч бензин шатгуунаар тасалж магадгүй юм байна гэсэн ийм одоо эрсдэлтэй нөхцөл байдлуудыг бид нар өнгөрсөн цаг хугацаанд харлаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас тусгаар тогтносон улсын бол одоо бид өөрсдийнхөө улсын эдийн засгийн аюулгүй байдал, тэр доторх хүнсний аюулгүй байдлаа Монгол улс хангах зайлшгүй шаардлагатай болсон. Тийм учраас одоо Монгол улсын ерөнхийлөгч энэ хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, энэ үндэсний хөдөлгөөнийг одоо улс орон даяар зохион байгуулж, за үүнд манай хадгаламжтай тариаланчд маань, одоо ногоочд маань, жимсгнийхэн бүгдээрээ одоо маш одоо сайхан сэтгэл гаргаж оролцож байгаа гэдэг баяртай байгаа. Энэ өргөн уудам нот 1.5 сая хавхаа дөрвөлжин км нот хаач тариа бодоо ургах юм бэлээ шүү. Тэгээ тариалангийн бус талбайдаа тариа хүмүүс урах зурааж яхахыг та бүхэн телевизээр харсан баг. Зөвхөн одоо тариа тарьдаг 1 сая газар байна гэж бодоод тэргүй. Тэрнээс олон газар одоо бид нар тариа ногоо тарьж хүнсний ногоогоо ургуулах ийм боломж байгаа. Монгол улсын энэ өргөн уудам нутгийн хаач ургам одоо юм хөгжсөн шүү дээ. Технологи сайжирсан. Тэгээ одоо араат одоо эсрэг сүлдээр Сэлбатууд төрж байгаа дээр нь тариа тавьж шүү дээ. Хүмүүс хүнсний ногоо ургуулж шүү. Тэгэхэд бид нар энэ одоо онгон дагшин баг хүний гар хүрээгүй ийм сайхан одоо автар хэл нутагтаа одоо бид нар хүнсний бүтээгдэхүүнээр дотоодоо хангахын зэрэгцээ дэлхийн хүнсний хангамжинд Монгол улс тус нэмэр орох болох ёстой.